Зээлээ төлөөгүй байгаа улсуудын хувьд гэх юм бол гадаадын ихтэй сургуульд 1997 оноос хойш 2020 он хүртэл сурсан нийтдээ 1288 хүн одоогийн байдлаар зээлээ төлөөгүй ийм нөхцөл байдалтай байгаа. Дэлхийн шилдэг их сургуульд тэнцээд элцэх урилга аваад журмын шаардлага хангасан хүүхдүүд маань явхад бол өмнө нь бакалаврын түвшинд 74 квот олгодог байсан. Түүний өмнөх жил 70 50 гэх мэт шин ер нь бол 50-аас буудаггүй байсан бол яг энэ 26 онд бол 10 болгож огцон болгосон байсан. Энэ маань бараг 90% болгож гэсэн. Төрлийн зээлийн сангийн санхүүжилтийн их усүр дутагдaltaй ийм хязгаарлагдмал нөхцөлд байгаа. Энийг өмнө нь бас ярьж байсан. 2025 оны гүйцэтгэл дутуу байсан асуудлаас үүдэн 31.6 тэрбум төгрөгийг нөхөж санхүүжүүлсэн ийм асуудал байгаа. Үүнээс үүдэн бол санхүүжилтийн их усүр бол дутагдaltaй байгаа. 2026 оны 1-ээс 6 дугаар сар буюу өнгөрсөн хичээлийн жилийн хаврын уйлралд ковод тавиад оюутнуудад санхүүжилт олгосон. Гэсэн хэдий ч засгийн газрын тогтоолоор баталсан журмын шаардлага хангасан зарим суралцагчид маань бол ковотын гадна үлдээд санхүүжилт авч чадаагүй ийм нөхцөл байдал үүссэн байгаа. Үүнтэй холбоотойгоор 15 буюу түүнээс дээш жил ерөнхий боловсролын сургуулийн эмчүүд коллежид ажиллаж байгаа. Багш ажилтны хүүхдэд эрэлтийн тэргуулах мэргэжлэр суралцж байгаа үед олгодог энэ тэтгэлэгт хамрагдаж чадаагүй 506 хүүхдийн асуудлыг бол шийдвэрлэх ийм бодлогын зарчим барьж ингэж ажиллаж байна. За үүнээс гадна энэ намрын хичээлийн жил буюу энэ шинээр эхэлж байгаа хичээлийн жилээс эхлэн журмаа өөрчлөн шинжилж гэж батлуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд бол өмнө нь багш мэргэжлийн тэтгэлгийг бол бүх багшил гэдэг хөтөлбөр байх юм бол олгодог байсан бол илүү ерөнхий боловсролын сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээл заах багш нарын дутагдaltaй багшийн тоогоор багшаа бэлддэг байх ийм бодлогын чиглэл рүү орж ирэх гэсэн үг. Өөрөөр хэлбэл биеийн тамирын багш гэхэд илүүдээд 978 илүү гарсан байх жишээтэй тий. Гэх мэтчлэнгээр эсвэл ерөнхий боловсролын сургалтын төлөвлөгөөнд байдаггүй Япон ойлны ч гэдэм эсвэл солонгос хэлний багш гэдэг юм уу хувийн сургуулиудад голдуу заагддаг тий. Ийм хичээлийн багш нар эдрийг бол яг энэ төрийн бодлогын энэ ангилалд бол оруулахгүйгээр зөвхөн байгалийн ухааны чиглэл математик за мөн түүх монгол хэлний багш бол дутагдaltaй харагдчихэв. Тэгэхээр энэ багш нараа бэлтгэхэд илүү чиглүүлж бодлогын болон журмын өөрчлөлтүүдээ бол хийж гэнэ гэсэн үг. За нөгөө талаас бол голч оноо нь 2.7 ба түүнээс дээш байгаа тохиолдолд бол тэтгэлэг олгодог байсан бол энэ босго оноо 3 болж гэнэ гэсэн үг. Тэгэхээр 3 ба түүнээс дээш голчтой бол 70% тэтгэлэг 331 ба түүнээс дээш голчтой байх юм бол 100% тэтгэлэг олгодог байхаар ийм зохицуултууд хийж байна. Өмнө нь хэрэгжижсэн бодлогод бол хийвэрээ. Нэгсэндээ засгийн газрын эрэлтийн тэргуулах мэргэжил хийвэрээ. Багш мэргэжлийн тэтгэлэг бол илүү дутагдaltaй багшаа бэлтгэж чиглэнэ гэсэн үг байх нь. За тэгээд багш ажилтны хүүхд бол мөн хийвэрээ байх нь ганцхан голч оноо буюу босго оноог нь дээшлүүлж байна гэсэн үг. Зээлийн эргэн төлөлтийн тухайд гэх юм бол зээлийн эргэн төлөлт яг одоогийн байдлаар 9 тэрбум төгрөг болсон байна. За үүнээс 1 тэрбум нь бол гадаад зээлийн эргэн төлөлт, 8 тэрбум нь бол дотоодын зээлийн эргэн төлөлт гэсэн юм нөхцөл байдалтай. Ерөнхийлөгчийн илгээлийн эзэдийн санхүүжилт боловсролын зээлээс хамаас болж байна. Тий. Яг манай дээр хэрэгжиж байгаа тэтгэлэг, зээл, боцлогоо тусламж гэсэн ийм хөтөлбөрүүд байгаа. За дотооддоо бол орон нутгийн хөнгөлөлт гэсэн ойлголт байгаа. Өөрөөр хэлбэл орон нутагт суралцж байгаа оюутнуудад бол 50% төлбөрийн хөнгөлөлтийг бол бас үзүүлдэг. За гадаадад бол сая таяллаа тэтгэлэгт бол ерөнхийлөгчийн илгээлт буюу ерөнхийлөгчийн тэтгэлэг хөтөлбөрүүд бол байдаг. За энэ хүрээнд бол энэ жил яг 300 оюутан бол гадаадын ихтэй сургуульд суралцахаар эхнийх нь бол явсан. Үлдсэн бүх оюутнууд маань энэ 8 сарын 26-ны өдөр явхаар ингээд төлөвлөгдөд явж гэнэ гэсэн. Дэлхийн 20 улсад бол энэ оюутнууд маань суралцахаар болж байгаа гэсэн. Тэгсэн хавар цагтаа ордоггүй, стипенд нь ордоггүй, стипенд авахгүй байх гэх мэт асуудал их үүссэн шүү дээ. Тэгэхээр энэ асуудал яагаад цагтаа ордоггүй юм бэ? За сургалтын төлбөрийн санхүүжилт бол хугацаанд ороогүй ч гэдэг юм уу эсвэл оюутнуудын амжиргааны зардал хугацаанд ороогүй ч гэдэг юм уу иймэрхүү хариуцлагын асуудал бол үүссэн байсан нь бол үнэн. Гэхдээ аль болохоор суралцагчдаас журмын шаардлага хангасан гэдгийг нотлогдох үйс мэдээллүүд нь нэгсэндээ өмнөх улирлын дүнд хангалттай үнэлэгдэж дараа улирлынхын санхүүжилт олгогддог. Тэгэхээр энэ мэдээллүүдээ суралцагчд маань ч гэсэн цаг хугацаанд өгнө. Зээлийн сангаас ч гэсэн санхүүжилттэй хугацаанд нь олгох ийм зарчмыг бол баримталж ажиллаж байгаа. За өнгөрсөн хугацаанд гарсан асуудал бол олон шалтгаантай байна. Суралцагчдаас хамааралтай байна. За мөн санхүүжилтийн их усүр тавигдах
одоо манай дээр яг дансанд маань мөнгө орж ирж иж тэр гүйлгээгддэг. Тэгэхээр энэтэй холбоотой ч бас асуудлууд байна. Тэгээд олон янзын одоо хариуцлага асуудал бол бас байна. Сүүлд бас хэвлэлийн урал хийгээдсэн шүү дээ. Ихэнхдээ зурвал тэнцсэн ч зээл авч чадахгүй байна гэх. Энэ яагаад авч чаддгүй юм болоо? Энэ илгээлтийн эзэд рүү юу н орчиж гин үү санхүүжилт? За санхүүжилт бол яг англиараа батлагддаг. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгчийн одоо илгээлт хөтөлбөр манай тэтгэлэг хөтөлбөрийн англи байгаа. Тэгэхээр тэтгэлэг хөтөлбөрийн англи бол тавигдсан одоо тэр хөтөлбөрийнхөө дагуу санхүүжилт явагдаж байгаа. Зээлийн тухайд гэх юм бол 2025 онд төсвөө батлуулахдаа зээлийн одоо хэрэгцээг тийм бага байна гэж тооцож батлуулсан гэсэн үг өөрсдөө. Нэгсэндээ одоо боловсролын яам болон зээлийн сангаас өмнөх тооцоогоо тэгж харгаад ковот гэж хэлээд байгаа тийм олгож байгаа тэр хэмжээгээ бол бакалаврын түвшинд 10 оюутанд, магистр докторийн түвшинд бол 20 оюутанд байхаар санхүүжилтийн их усүрийг 25 онд батлуулсантай холбоотой. Энэ нь одоо төрийн бодлого тогтворгүй байна. Өөрөөр хэлбэл өмнөх онуудад Дэлхийн шилдэг их сургуульд одоо тэнцээд элцэх одоо урилга аваад журмын шаардлага хангасан хүүхдүүд маань явхад бол өмнө нь бакалаврын түвшинд 74 квот олгодог байсан. Түүний өмнөх жил 70, 50 гэх мэт шин ер нь бол 50-аас буудаггүй байсан бол яг энэ 26 онд бол 10 болгож огцон болгосон байсан. Энэ маань одоо бараг 90% болгож юм гэсэн. Тэгэхээр энэ их усүрээ анханасаа ийм бага байхаар батлуулсантай л холбоотой асуудал. Тэгэхээр одоо би тэрийг яг одоо тайлбарлаж мэдэхгүй байна. Ягаад тэгэхээр 25 онд их усүрээ батлуулахдаа энэ одоо ийм олон хүн зээл өгөх шаардлагагүй л гэж үзэж одоо манай салбарын хувьд одоо бодлого гаргасан болов уу гэж ойлгож байна. Тэгэхээр тэрнийг бол одоо хэлж мэдэхгүй байна. Гэхдээ өнөөдөр нөгөө хэрэгжилтийн түвшиндээ ирчихээр бид нар дээр энэ маань бол асуудал үүсээд ингэ явж байгаа. Гэхдээ өмнөх одоо шаардлага зээлийн төлөвлөгөө хүмүүсээрээ төлөөд эхлэх юм бол одоо энэ хүмүүсийнх нь юу ясна гэсэн үг. Зээлээ төлөөгүй байгаа улсуудын хувьд гэх юм бол гадаадын ихтэй сургуульд 1997 оноос хойш 2020 он хүртэл суурсан нийтдээ 1288 хүн одоогийн байдлаар зээлээ одоо төлөөгүй ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр энэний хувьд манай байгууллагын хувьд захиргаа эрх зүйн одоо ийм шинэ хэлц байгуулад яг энэ гэрээ эрх зүйн асуудал хариуцсан бүр багтаа болж байгаа. Тэгэхээр энэ хүмүүст бол одоо аль биесээр мэдээлэл явуулаад хуулийн шаардлага тавиад гэрээний үүргийн хэрэгжилтийг хангуулах шаардлага тавиад ингээд ажиллаад эхэлж байгаа. Мэдээллүүдээ өгөөд эхэлсэн гэсэн үг. За нөгөө талаар одоо эдгээр хүмүүс маань зээлээ төлж эхлэхгүй байвал холбогдох хууль хяналтын байгууллага шүүхэд нэхэмжлэх гаргах ч байт юм уу те. Ингээд дараагийн арга хэмжээ аваад ингээд явахаас өөр аргагүй. Гэхдээ одоо хүчин төгөлдөр мөрж байгаа журмаараа бол 20 жилийн хугацаанд график байгуулад төлөх ийм зохицуулалтайгаа 20 хүртэлх жилийн хугацаанд тийм. Тэгэхээр эдгээр хүмүүс одоо бүгд хариуцлагатайгаар зээлээ төллөөч гэсэн 240 тэрбумыг бид нар ингээд 20 жил хуваагаад үзэх юм бол жилд 12 тэрбум л болж шүү дээ. Тэгэхээр бүгд хариуцлагатай төлөөгд максимумдаа 12 тэрбум төгрөгийг бид нар одоо цуглуулах ийм одоо бодит боломж нөхцөл байдалтай байна гэсэн үг журмаараа бол гэхдээ огт төлөхгүй байгаа энэ асуудлыг бол ямар ч байсан ингээд төлдөг байх ийм одоо хариуцлагын механизмыг бол ажилуулад эхэлсэн. Зээлээ төлөхгүй байгаа одоо яг эдгээр хүмүүс дандаа гадаад ихтэй сургуульд одоо сурсан хүмүүс байна уу? Эсвэл гадаад ихтэй сургуульд одоо суралцаад зээлээ төлөхгүй байна уу? Ер нь гадаад ихтэй сургуульд сурахад нэмэлт үзүүлж байгаа байдал нь ер нь хэдэн үе нийцэж байгаа нэг За бид нар одоо дотооддоо давхарцсан тоогоор 20,000 оюутанд үйлчлэл үзүүлж байна. Яг энэ жилийн тухайд. Гадаадд бол 2,000 байна. Тэгэхээр энэ бол одоо ингээд 10 дахин олон одоо хүүхдэд бол үйлчлэгээ үзүүлж байна гэсэн үг тийм. Зардлын хувьд нөгөө дотоодд үзүүлж байгаа үйлчлэгээний маань санхүүжилт харьцангуй бага байдаг учраас одоо гадаадтай харьцуулахад бага байгаа учраас олон хүнд үйлчилж чадж байна. Тэгэхээр зардлынхаа хуваар бодоод үзэх юм бол 50% нь яг дотооддоо 50% нь бол гадаадын одоо энэ сургалтын тэтгэлэг болон зээл бусад их усүрт одоо зарцуулж байна гэж ойлгож байна. Сая миний дурдсан зээлээ төлөхгүй байгаа иргэдийн тухайд бол би гадаадд суралцаж ирээд зээлээ төлөхгүй байгаа иргэдийн тухай ярьж байгаа. Дотоодд суралцаад